Монгол Улсын гадаад харилцааны бодлого. За, Монгол Улсын гадаад бодлогын тулгуур бол хөрш орнуудтайгаа найрсаг тэнцвэртэй харилцах, Азийн бүс нутгийн улс төр эдийн засгийн интеграцид томчтой оролцох, өрөнд орондын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх, үжиж буй орнуудтай нийтлэг зорилтын хүрээнд хамтран ажиллах, нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлцсөн байгууллагатай хамтран ажиллах, социализмын дараах орнууд, тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх гэсэн тулгуурцтай байдаг. За, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хувьд бол энхийг хэрэгэмлэгч, нээлттэй, бие даасан олон тулгуурт бол байдаг. Энхийг хэрэгэмлэгч гэдэг нь бол одоо дайн дажингүй улсуудтай их тайван харилцах. За, нээлттэй гэдэг нь бол ардчилсан орны хувьд бол бусад улсуудтай нээлттэй шударга харилцах. За, бие даасан гэдэг нь бол эдийн засаг, боловсрол, соёл гэх бүх салбараараа бол бие даасан шинжтэй оролцох. Олон тулгуурт гэдэг нь олон улсын харилцаанд бол олон хэлбэрээр оролцохыг бол хэлдэг. За, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналтайх үүргийг гадаад харилцаа асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хариуцсан гүйцэтгэдэг. За, энэ бол монголоор болоод гадаад хэргийн яамыг хэлдэг юм аа. За, Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлого бол олон улсын улс төрийн гадаад харилцааны бодлоготой бол салшгүй холбоотой уялдаатай явагддаг. Тэгвэл олон улсын улс төрийн гадаад харилцаа гэдэг нь улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах, илч төлөөлөх солилцох, төрийн тэргүүний айлчлал, хамтарсан уулзалт, хурал зөвлөгөө хийх зэрэг олон талт үйл ажиллагааг бол өөртөө багтаадаг агуулга юм аа. За, тэгвэл улс төрийн гадаад бодлого гэдэг нь үндэсний сонирхлыг тусгасан зорилгоодыг тодорхойлох, бусад улс, олон улсын байгууллагад нөлөөлөх замаар тэдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа юм аа. За, Монгол Улсын гадаад харилцааны зорилго бол тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшийг хангах, таатай орчин бүрдүүлэх, за, дипломат болон консул харилцаа хөгжүүлэх, төлөө бүхий улс орнуудтай харилцааны түвшинг дэвшлүүлэх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхжүүлэх, за, мөн дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах туршина. За, Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц нь бол мэдээлэл цуглуулах, түн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах, дэд байгууллагын шийдвэр гаргах, за, төсөл боловсруулах, шийдвэр гаргах, за, мөн гаргасан шийдвэрээ практик дээр хэрэгжүүлэх гэдгээр бол явагддаг. За, гадаад бодлогын гадаад харилцааны орчны хувьд бол дотоод орчин, гадаад орчин гэж байдаг. За, дотоод орчин гэдэг бол тухайн улсын аль нам төрийн эрх мэдэл авсан бэ, намын бодлогоос бол дотоод орчин бол тодорхойлогддог. За, гадаад орчин гэдэг бол хөрш орнуудтайгаа хэрхэн харилцах бодлого, за, мөн Аз мөн бүс нутгийн орнуудтайгаа хэрхэн харилцах, за, мөн дэлхийн төв болон бусад дэлхийн улсуудтай хэрхэн харилцах бодлого вэ гэдгийг бол энэ орчин дээр шийдвэрлэгддэг. Мөн энэ хоёр орчноор бол тухайн улсын гадаад орчин ямархуу байна, харилцаа ямархуу байна вэ гэдгийг бол харах боломжтой байдаг. За, гадаад бодлогын шийдвэр гаргах онолын хувьд бол нэг 4 төрлийн онол байдаг. За, А загварын хувьд бол иррационал сонголтын загвар байна. За, энэ загвараар бол гадаад бодлогын төрийн эрх барьж буй нэг хүн гаргадаг. За, энэхүү шийдвэр гаргахдаа үндэсний эрх ашгийг удирдлага болгоно. За, энэ загварыг бол ерөнхийлөгчийн засаглалтай орнууд элбэг тохиолддог байгаа. За, Америк нэгдсэн улс, Оросын албаны улс гэх мэт байна. За, Б загварын хувьд бол гадаад бодлогын шийдвэр нэг бус засгийн газрын нэгэн тогтсон бүтэц зохион байгуулалт, за, эрх үүргийн дагуу гаргана. За, үүнд гүйцэтгэх байгууллага бүх салаа өчрүүд өөр өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу оролцоно гэж үздэг загвар байна. За, мөн B загвар байна. За, энэ загвар бол гадаад бодлогын шийдвэр нь бол 8-ны шинжтэй. Учир нь гадаад бодлогын шийдвэр нь засгийн газрын эрх бүхий байгууллагуудын өөр хоорондын зөрчилтэй үзэл сонирхол байж болох загвараас зөвшөөрлөлийн хэлбэртэй шийдвэр гаргадаг. Энэ загвар
онол байна. За хамгийн сүүлд бол гийн загвар байна. За энэ загвар бол гадаад бодлогын шийдвэр гаргах ёстой асуудлыг хэд хэдэн хэсэг болгон хувааж, за түүнээс одоо аль чухал салааг нь авч хэсэгчлэн шийдвэр гаргадаг. Энэ байдал одоо шийдвэр гаргагчид зохиох мэдээлэл байхгүй. Үгүй бол одоо цаг хугацааны шахалтанд орсон нөгөөтэйгөр гаргах шийдвэр нь хэр оновчтой болохыг сайн мэдэхгүй байх зэрэг сөрөг шалтгаануудтай байдаг байна.